Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Саруултай хамт хэдхэн амын өнгөрөөж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ дугаартаа та бүхэндээ яаж 100% итгэлийг авч болох боломжууд байна вэ гэж ярилцах гэсэн юм. За нэгдүгürt өөрийнхөө түүхээс суралц хуваалцсан бол би 100% итгэлийг глобал удирдах цангаар авч исэн. Тэгээ глобал удирдах цангаар 100% итгэлтэй ирээд Америкт 5 жил сурсан байгаа. 5 жил сураад дипломо бизнес санхүүгийн мэргэжлээ хангасан байгаа. Тэгээ нөгөө англи хэл ерөөсөө мэдэхгүй байсан учраас 1 жил алдсан. Яагаад гэвэл эхний жил англи хэл бүрэн 0-1 хэсэгтнаас нь эхлээд сурах боломж надад байсан. Тэгээ тийм болохоор 4 жил ерөнхийдөө их сургуулийн ангиудыг 4 жил төгсгөж болдог. Гэтэ миний хувьд бол 5 жил надаас хичээл гаргаж ирсэн. Тэгээд үнэхээр надад боломжийг олгосон. Яагаад вэ гэхээр би хэрвээ тэр сэтгэлийн надад байгааг бол сурах надад боломж байхгүй байсан. $20,000 тий нэг семестрт $20,000 гэж айгүй тийм их мөн. Тэгээ тэрийг надад ингэ сурах боломж олгосон. Би үнэхээр их баяртай байсан. Тэгээд явцын доо амар олон зүйлүүд надад тохиолдсон л та аваар спорт хэлээ тий. Тэр болгоно ингэж даван туулж тэр дүнгээ ингэж тэр дүнгийн түнжийг 95-аас доош унахгүй байх 475 GB гэж яриад байгаа. Тэрнээс унахгүй байхын тулд үнэхээр яачиж хичээж хажуугаар нь ажил 3-4 ажлыг зэрэгцүүлж ингэж ажиллаж сургуулаа би төгссөн байгаа. Тэгээд өөр ямар боломжууд өгдөө одоо Монгол улсын тэтгэлгээ сурах боломж байдаг гэж тэгээ энэ дээр сурч байгаа юмнаас ингэ асууж яхад бас зарим нь болохоор өөрсдөө англи хэлний мэдлэгтэй байсан учраас олон янзын ийм сургуулиудад одоо юу гэдгийг бүртгэлийнх нь одоо хуудсыг авч аваад ямар материал бүрдүүлэх хэрэгтэй юм бэ гэдгийг өөрөө сураад танилцаад тэгээд тэр одоо сургуулийнх нь одоо administrative office гэдэг аахгүй одоо бүртгэлийн хүлээж авдаг тэр офис дээр холбогдоод имэйлээр харилцаад би одоо дараагийн альбомын юу вэ юу хийх хэрэгтэй гэдэг ингээд хэрвээ анхан шатны ингээд ойлголцоо харилцааныхаа юмыг бас ойлгоод очих юм бол өөртөө боломжийг онгойлгох гарч бас зам бас байгаа. Тийм тэрнгээр ч ирсэн хүүхдүүд юм бас байна. Зарим хүүхдүүд нь болохоор өөр одоо сургалтаар дамжуулан эсвэл бол өөр төвүүдтэй ямар нэгэн төвүүд англи хэлний анх шатны сургалтаар дамжуулж аягүй хэрж байна. Зарим хүмүүс болохоор юу яасан бэ? Одоо high school тий high school-ийн одоо солилцооны оюутнуудаар бас ирж байна. Тэрний ядгүй гэхээр нэг ирээд авч гарч байгаа нэг өдчөө онгоо чинь тэгээд энд ирээд хүмүүстэй харилцаатай холбоотой байгаад буцаа явсан ч гэсэндээ дахиж ирэх боломж чинь игүй өндөр байдаг. Тэгээд тийм болохоор ямар өөр янз бүрийн өөр төрлийн боломжууд айгүйх байна. Мастрын зэрэгээр хамгаалах боломж байна. Одоо жишээлбэл одоо on demand гэдэг айгүй хэрэгцээтэй байгаа зүйл одоо IT айгүйх байна Америкт тий. Тэгээ IT-гаар ирж байгаа хүмүүс боломжууд айгүйх байна. Тэтгэлгүүд айгүйх байна. Тэгээд тийм олон зүйлүүд бас наашаа одоо Америкт ирж суралцах, нүдэн голгох, мэдлэг боловсрол эзэмших, тэгээ би эзэмшээ буцаж яваад тийм Монгол орныгаа хөгжүүлэх гэсэн ийм сайхан зүйлсүүд зөндөө олон байна. Тэгээд өөрөө бас тэрэндээ бас ууггүй судалж, асууж, хайж байвал та ямар ч төснийг гарцыг болно. Тэгээд ирснийхаа дараа яг яах хэрэгтэй вэ? Ирснийхаа дараа бас өөрийгөө дайшлахгүй болохгүй. Нэг одоо хийдэг зүйлийг хийгээд ингэж явах юм бол мэдээж хүн илүү их харж, сурч, мэдэж ойлгож чадахгүй шүү дээ. Миний хувьд тэр нь болохоор юунаас яадаг байсан бэ гэхээр би Монголд оюутнуудаа мэдээж бид нэр чинь 20 эд оюутнууд глобал удирдах цангаар Парк Университет анхуд ирж исэн. Тэгэхээр бид нэр ямар нэгэн байдлаар нэг юм Монголын хүрээлэлт бол байсан. Гэхдээ тэрнээсээ өөрийгөө илүү гаргаж бас олон улсын оюутнуудтай найзалж өөр одоо зан заншлыг одоо суралцаж тэдний яг одоо сэтгэлээ бодол нь ямар байдгийг тэрийг одоо мэдэж тээ. Тэгээд өөрийгөө аль болох нүдэн ингэ нээж хүрээлэлт хийж хийх юмнууд хийж оролцох юмд оролцож одоо жишээлбэл сургууль дотор клубүүд тий ямар нэгэн байдлын клубүүд группүүд гэж байгаа шүү дээ тий. Тэр нь ингээд нэгдээд тэгээ яаж одоо аль болох удирдахч өөрийнхөө удирдахч байдлаа тэргүүлэгч байдлаа юу гэдэг юм уу их хэсэг тийм үү эсвэл зүгээр одоо
бусад кампусынхаа хүмүүс одоо ингээд тусалтай зэмжлэгээ өгөх тийм одоо буцаад ингээд нийгэмдээ өгөх тиймэрхүү арга хэмжээний нийгмийн ажиллагаануудыг бас хийж болох боломж байгаа. Тэгвэл бол миний хувьд бас сүм болоод одоо нэг амьдралын маань нэг хэсэг байсан. Бус улс орсныхаа дараагаас хойш тэр нь болохоор хүмүүстэй бас илүүгээр өөрөөр харилцах өдөр тутмын харилцаа үүсгэх тийм харилцаа гэдэг нь одоо зүгээр ярианы ингээд одоо боломж ярилцах тий өөр зүйлсийг сурч мэдэх тийм боломжуудыг бас онгойлгож өгсөн байгаа. Миний хувьд бол тийм байдлаар өөрийгөө яг одоо Монгол гэсэн хүрээллээсээ илүү хийлж мэдээж монгол хүн чинь монгол хүмүүстэй гал бас ингээл ярилцаа суугаад инээлгээл хөрөлдөө тоглоал ингээд хичээж байна штэ. Техникийн хажуугаар бас одоо өөрийгөө дайчилж өөр хүмүүстэй харилцаж өөр хүмүүс бас бусдад өөрийгөө яг зүгээр яаж ойлгуулж чаддсан бэ? Харилцаагаа ингээд дэвшлэх боломжийг өөртөө бас олгох хэрэгтэй. Тэснэрээ одоо ингээд цаашдаа тий өөрийгөө таны мэдүүлэх ажилд орох ч гэсэндээ чөлөөтэй ингээд ажлынхаа хамт олонтой харилцаж чадах. Ичимхий ингээд байрлал маань ингээд зогсох. Тэгээд яг энэ нөхцөл байдалд ирээд би одоо ингээд болчихлоо. Шууд Америкт ирээд ингээд болчдөг юм гэж байхгүй шүү дээ. Ингээд ирснийхаа дараа хичээж, ажиллаж, дайчилж, бэжэж мэдээж тэр чинь ямар нэгэн байдлаар үр дүнд хүрнэ шүү дээ. Тэггүйгээр ирээл ингээд за Америкт ирчлээ болчихлоо. Тэгээд ингээд сатаараад өөр тийшээ ингээд юм ингээд хийх эсгүүж гэж хэлээд явах гэхдээ тэг чухал биш зүйлүүдийг ингээд хийгээл те цаг хугацаагаа ингээд хийх юм өнгөрөх юм уу. Тиймэрхүү зүйлсүүдээр ингээд дүүрэх юм бол мэдээж сурах боломжийг ингээд багасгана. Тийм болохоор өөрийгөө өдөр болгонд ажиллаад тэг ирээдүйдээ хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ өөрөө тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгээ иймэрхүү зөвлөгөөнүүд байна. Тэгээ та бүхэндээ энэ маань одоо бас ингээд танд одоо мэдээлэл болж очиж байгаа гэдэгт маш их найдаж байна. Тэгээд танд бас уран зориг өгч байгаа гэдэгт найдаж байна. Тэгээд дараагийн удаа уулзлаа. Тэр баяртай.